Монгол Улсын их хурлын дарга инх болд Шведийн Баант улсын парламентын спикер Урбан Айлинтай уулзахдаа Шведийн олон улсын хамтын ажиллагааны байгууллага СИДА-гийн шугамар Монголын 200 гаруй төрийн албан хаагч танаа оронд очиж сургалтад хамрагдаж байсан. Би тэдний нэг. Энэ мэд үр ашигтай өгөөчтэй төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, худалдаа эдийн засгийн бусад салбарын хамтын ажиллагааг илүү идэвхтэй хөгжүүлэх боломж хоёр оронд бий гэж хэллээ. Тэрээр эрчим хүч түүний дотор сэргээгдэх эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа мэрэгжлийн байгууллагуудын дунд эхэлсэн. Бизнесийн салбарынхан ч яриа хэлэлцээ хийж хамтран ажиллаж байгаа хэмээн тэмдэглээд эрсдэс хүйдэн уур амьсгалтай манай орны хувьд Шведийн хойд нутгийн дэд бүтцийн бүтээн байгуулалт тухайлбал цахилгаан, дулаан, цэвэр бохир усны хангамжийг хэрхэн шийдсэн туршлагаас суралцах нь чухал байгаа гэлээ. Мөн уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, Шведийн шинэ техник, технологиг нэвтрүүлэх, ихтэй сургуулиудын хооронд шууд холбоо тогтоож, хамтарсан судалгаа шинжилгээ хийх, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах, хүйдэн хуурай, уур амьсгалт тэсвэртэй хүнсний ногоо, ургамлын аж ахуйн туршлагаас хуваалцах, соёлын хамтын ажиллагааг өрнүүлэх, хэдэн жилийн өмнө эхлэлийг нь тавьсан ч зогсонго байдалд ороод байгаа Стокгольм, Улаанбаатар хотын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг асуудлыг хөндлөө. Ноён Урбан Айлин манай худалдааны яамны төрийн нарийн бичгийн дарга хэдхэн хоногийн өмнө сэргээгдэх эрчим хүч, уул уурхайн салбарт хамтран ажиллах асуудлыг судлахаар Монголд очив. Хоёр орон болон хоёр хотын харилцааг гүнзгийрүүлэх, боловсрал соёлын салбарт хамтран ажиллах асуудлаар санаа тавина гэдгээ амлаж байна. Үр дүнгийн талаар танд эргэж мэдээлье гэж тэрээр хэллээ. Улсын их хурлын дарга инх болд уулзалтын төгсгөлд саяхан танаад манай шинэ элчин сайд томилогдож очсон. Ерөнхий сайдаар ажиллаж байсан эдийн засагч мэргэжилтэй хүн бэ. Ажилд нь тусалж дэмжиж, Монгол-Шведийн харилцааг шин шатанд гаргах чиглэлээр хамтарч ажиллаарай. Шведэд 5,000 орчим монгол иргэн ажиллаж амьдарч байгаа. Тэдний хөдөлмөрлөх ая тухтай амьдрах нөхцөл иргэний эрх ашигт санаа тавиарай гэж хүсье. Түүнчлэн уулзаж ярилцах, хамтран баяр ёслол тэмдэглэх, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах, соёлын төвтэй болоход нь дэмжлэг үзүүлнэ гэсэн хүсэлт тавьсан юм. Ноён Урбан Айлин монголчуудын ажил амьдралын хувьд та санаа зовох хэрэггүй. Ажил хөдөлмөрөө эрхэлж Шведийн нийгмийн харилцаанд дасан зохицож, сайн сайхан амьдарч байгаа. Манайд гадаадын олон улс орны иргэд амьдардаг. Нийт 190 гаруй орны иргэн амьдарч байна гэсэн тоо байдаг. Стокгольм хотын захиргааны дэргэд шарсан махны сайхан монгол рестораныг монголчууд ажилуулж байдгийг сонирхуулж хэлье. Соёлын төвтэй болгох асуудалд амлалт өгч чадахгүй нэ. Тухайн улс өөрийн хөрөнгө оруулалтаар байгуулж болно. Таиланд зэрэг ийм орны жишээ бий. Монголын шинэ элчин сайдтай саяхан нэг арга хэмжээний үеэр уулзаж танилцсан, цаашид ойр дот хамтран ажиллана гэлээ. Улсын их хурлын дарга инх болд ноён Урбан Айлиныг Монголд айлчлахыг уурсныг талархан хүлээн авлаа. Бангладешийн Дака хотно энэ сарын 1-ээс 5-ны өдрүүдэд болж буй олон улсын парламентын холбооны ассамблеийн 136 дугаар чуулга уулзалтад оролцсон улсын их хурлын дарга инх болд тэргүүтээ Монголын парламентын төлөөлөгчид өнөөдөр эх орондоо ирнэ.